7 дугаар анги. Алтан хорч нар манайд дагаар баттаа орж байгааг асуусан уу? Асуусан. Алтан ах жаах вэ? Угаасаа наашаа сэтгэлтэй хүн байсан. Харин хорчвол жамуухын тим шадар дотны хүн атлаа. Яагаад биднийг дагдаг вүлээ? Овмих гаргаж байгаа хэрэг биш үстэй. Сөмөөрөө очиж харцгаая. Та нар гэж вэ? Та нар лав намайг жамуухын шадар дотны хүн байсан атлаа. Яахлаарэ танаа талд ордог үлээ гэж бодож байгаа байл би тэ. Би бодончор богдын барьж авсан эмээс төрсөн тул жамуухтай хэвэл нэгтэй хэлхээ бэхтэй хүмүүс үлээ. Иймийн тул жамуухаас хагцж болохгүй. Гэвч зайрн тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн зүүднээс болж та нарыг дагахаар би шийдсэн юм шүү дээ. Энэ бүгдээс л болж би энийг шийдсэн юм. Чи юу гэж зүүдэлсэн хэрэг үү? Миний зүүдэнд үтснээр нэгэн ухаагчин үнэ ирж жамуухыг тойрон явж түүний гэр тэргийг мөргөн хөмрүүлээд дараа нь жамуух руу явдаг байх шүү. Тэгэд юу болов? Жамуух түүнээс бултан нөгөө үнэ чинь мод мөргөж өрөөсөн иврээ хуглан сольжир болоод ухсхийн иргэн хүний хэлээр иврийг минь өг гэж жамуухын зүг мөөрч шороо цацалж байдаг юм биш үү? Тэгээд яасан? Дараа нөгөө өхөр чинь жамуухан гэр тэргийг нурундаа үрээд Тэмүүжингийн араас дагаж ширдэг тэгш талаар давхингаа мөөрч гарсан. Мөөрөөд л байсан. Би ч сайн ойлгосонгүй шүү. Энэ бол тэнгэр газар зөвшөлдсөн чамайг улсын эзэн болохоор зэгч байгаа хэрэг шүү дээ. Тэр үнэнд ачаастай байгаа гэр бол улс орныг бэлэгдэж байгаа юм. Алтан ургийн мандал бадрал өнөө юу маргааш шүү гэдэг дээр тулж гад байна. Энэ бол дээд тэнгэр онгон сахиус надад тэнгэрийн нууцыг задлж байгаа хэрэг. Тэгээд миний үдсэн гарсан болгоныг амаар минь чам дамжуулан хэлж байна шүү дээ. Тэмүүжин чи улсын эзэн болвол намайг урдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вүлээ? Хэрвээ би үнэхээр улсын эзэн болвол чамайг түмний ноён болгоё. Түмний ноён гэдэг чинь түмэн өрхийг захина гэсэн үг. Болно өстэй хорч минь. Намайг түмний ноён болгоо зогсохгүй миний юу хэлсэн бүхнийг сонсож байх түн. Болно. Түүнээс гадна бүх улсаас гуа сайхан өгт 30-ыг шилж им болгон өг. 30 ихнэртэй байна гэсэн үг үү? Чи ямар азраг биш үү? 30 ихнэрч олон биш шүү. Хятадын хаад 3 урд нь 6 хүрээнд 72 хатан татвартай байдаг байсан гэсэн шүү. Эзний хишгт мөргий. Энд байгаа эрхмүүд улсын эзний үг тоглоом биш гэдгийг батлаарай. Хорч би үннийг өчлөө. Одоо харин та хэлсэн үгэндээ хүрч юуны өмнө Хяд аймгийн хаан судалд суутугай. Тэмүүжин, хорчин энэ үгийнх учиртай байна шүү. Аха. Таны хаан суух цаг болжээ. Тийм шүү аха. Хаан судалдаа суух тун. Аха. Аха. Та яагаад дуурахгүй байна? Тэмүүжин минь. Манай монголчууд өөрийн гисэн хаантай байх цаг болсон гэдгийг бодож байна уу? Тэгсэн цагт манай Монголын олон овог аймгийнхан нэгэн тугийн дор нэгтрах болно. Тэгвээс бидний дарамтлалаар ирсэн дайсныг дарах хүчтэй болно. Хэрвээ Монгол аймагуудын хаан болно гэвээс олон овог аймагуудын ноёдын хуралдаагаар шийдэх учиртай. Бүгдээрээ дэмжвэл сая болно. Та бүхэн бодоод үзэлтэй. Бүгдээрээ намайг дэмжин хаан суурьнд зална гэж юу? Өөртөө ч хаан суурьны төлөө өрсөлдөх хэрэгтэй хүн гэвэл ганцхан танаа авга дарийтай. Хотуул хааны хойч алтан. Бага авган ч нач, хучир, хабуул хааны үр ачуулах саж бэх нарл байгаа. Би бодоод үзэхэд эдгээрийн дотор чиний төрсөн авга бүлдүү нар дайн байлдааны гавьяагүй хүмүүс. Тэгээд ч өөрөөс чинь урууж байсан удаатай.
Тийм болохоор өөртөө чинь өрсөлдөхгүй лав. Харин чамтай өрсөлдөж мэдэх хүн гэвэл юмны наад цаадахыг ухаардаггүй зүрхний сач бэхэл байж мэднэ. Тэр тэнэг мал хаан болох гэж үг. Тэрний хаан болгож байснаас биднийг ахлуулан адууны хулгаад явуулсан дээр. Та нар түүнийг тэнэг мал гэж байна. Гэтэл цаадах чинь өөрийн хаан суурин суух хамгийн боломжтой хүн гэж үздэг юм шүү дээ. Тийм бос бүгээс 10 хэдэн жилийн өмнө таргуудаагаас салаад биднийг орхин нүүхгүй байсан юм. Тийм ээ. Сачбих бол бидний том өрсөлдөгч. Тийм болохоор бид танаа авга ахтари таагаар чиний нэрийг хаанд өргөмжлүүлэхээр дэвшүүлэх хэрэгтэй байна. Дараа нь танаа бүлдүү хучир зарилгийг чинь дагаж явахаа андгаалах хэрэгтэй. Алтан ч гэсэн шууд эсэргүүцэж чадахгүй тул сачбих ганцаардаад яаж чадахгүй гэсэн үг. Сачбихийг дуулуур тавуулгана. Тун сайхан санал байна. Яманы махадун дээр гэдэг шүү. Даруй түргэн шийдэх хэрэгтэй. Энэ хэргийг үнэхээр даруй түргэн шийдэх хэрэгтэй. Ээж маань авгах бүлдүү нартай минь очиж ярилцдаг. Эрхмүүд ямар хэрэгээр явна да? Мойд чинь мэнлэг зүчтэй хоёр байх шүү дээ. Та хоёр сайн бидтэй. Жамуух толгойлогч. Энэ хулжин залхин амтан үүгээр дайрч айрэг зэгээ угаад л явна үсттэй. Үгүй дээ. Ах минь битгий талигаач Есүхэ шиг омог сүр үзүүлэх гээд байгаарай. Би ч гэсэн жамуух эзэнд хүчээ өгөхөр ирээд байгаа юм. Үүнээс хойш цөмөрө хамтдаа айрыг ууж байх боллоо шүү дээ. Дараа гэх юу байх вүлээд? Хоёр авийг авэдэр. Эднийг дахин цугсныг тэмдэглэе. Хэрэггүй дээ жамуухаа. Тэмүүжин чиний анд нөхөр шүү дээ. Гэтэл таргуудаа чиний өстөн дайсан. Тийм болохоор чиний өстөн байх учиртай. Чи яагаад энэ золбонглыг өөр дээр авчих юм? Чи арай тэмүүжинтэй 3 удаа мөнх тэнгэрийн өмнө анд барилдснаа мартаагүй үздэ. Тангарга мартсан хүн гэвэл би биш. Тэмүүжин шүү дээ. Жамуух би дөрвөн түмэн цэрэг зохион байгуулад өшөөг нь авч үжинг нь эргүүлэн өгч байхад тэр яахлаараа надтай салхихоос гүйцэтгэлгүй явчихдаг үлээ. Яахлаараа надаас салан нүүсэн алтан болоод хорч нарын хэдэн мянган иргэнийг харьяандаа авдаг хэрэг. Түүний салхихоос гүйцэтгэлгүйнүүд гэнэ нэг л учир байсан байгаа. Гэхдээ андын хангаргаас нятсан гэсэн үг биш баг. Харин алтан хорч нарын тэмүүжин дагалдан явсан өөрсдийн дур зургийн хэрэг биш. Тийм болохоор чамаас уруулаа гэсэн үг биш. Дуугатад. Жамуух би хизээч намайг гээд түшээд ирсэн хүнийг сэлмээ далан угтаж байсан удаагүй. Та хоёр арай тэмүүжин рүү очих санаатай байгаа юм биш үстэй. Жамуух толгойлогч. Энэ хоёр ярдаг нохой хизээ нэгэн цагт тэмүүжин рүү гүүгээд явчих байх шүү. Мянган 1984 онд тэмүүжин 22 нас хүрлээ. Манай Монголын Хяад аймаг хотуулханаас хойш хааны суудлага 30 гаруй жил эзгүүрлээ. Зөгүй хүртэл ноёнтой гадуу хүртэл түүчээтэй байдаг атал Монголын хэдэн түмэн өрх яхлаараа эзэн хаангүй байх вүлээ. Өнөөдөр олон овг аймгийн ноёд тав бүхний хуралдаа хийлэгдгийн гол учир нь хамаг Монголын их хэргийг үүсгэх хаан эзнээ сонгох асуудлыг хэлэлцэх гэсэн юм. Өндөр өв хайд их хэргийг цэцнээс чингэж олон үеийн хаадууд үгэд адил ураг төрлийн дотроос ухаан бэлэг төгснэг нэгээ сонгон гаргаж байсан төвхтэй. Өдгөө Улаанбаатараас Ослолтод тулдаж байхад манай Монголын овг аймаг тархаа бодрог агасан болоод хүч чадал доройтон сүлдэж. Тийм болохоор Эрэмгийн Баатар шийдэмгийн зоримог оюун сэцэн эзэн хаан онцгой их хэрэгтэй болоод байна. Харин одоо бидний тул тийм хүн нэг нь тодорхой бод. Тэр бол Алтан ургийн цусан төрөл Есүхэ Баатарын овггүй Тэмүүжин. Хяад аймгийн хаан ширэн түүнээс өөр хэн суух хэрэгтэй бэлээ? Би Тэмүүжин хаан болоход дургуутсахгүй. Зүйтэй. Даритай бол миний авгах. Алтан ах бол хотул хааны хойч. Хучир ах бол миний хоёр дахь авгийн ууган хүн. Сачбэхи ахч гэсэн Хабул хааны үр сад. Бүгдээрээ л надтай цусан төрлийн холбоотой улсад. Тэмүүжин би хаан ширээн суухад арай залуудаж олныг дагуулгахдаа амгоотж мэдэхгүй байгаа да. Тэмүүжин бидэнд жаахан эргэлзээд байх шиг байна. Бид мөнх тэнгэрийн өмнө андгаа өргөж болох юм шүү. Ээж гэсэн мөнх тэнгэрийн өмнө андгаалж байна. Алтан. Чи яах санаа байна? Би ч гэсэн мөнх тэнгэрийн өмнө Тэмүүжингээ дэмжиж явхаа андгаалж байна. Юунда гүлрээд байгаа юм бэ? Цөмөр тангаралцгаая.
Би Тэмүүжин хаан ширээнд өргөмжилж байна. Бид Тэмүүжин хаан ширээнд өргөмжилж байна. Олон дайнд орёолон явж онцгой өгтийг олзлон ордон сайхан гэрийг авч олонний хаан Тэмүүжинд өгье. Олон дайнд оройлон явж онцгой огтыг олзлон ордон сайхан гэрийг авч олонний хаан Тэмүүжинд өргөе. Хатгалах дайн болох цагт хаан Тэмүүжин чиний хатуу зарилгийг хайхрахгүй явбал хатан эмээс хагцуулан салгаж хамаг эдийг хаман авч хар толгойг минь хайж өртөн. Энх цагт эзэн Тэмүүжин чиний зарилгийг эс дагах юм бол эзэлсэн ардыг авч эм хөвгүүдийг булааж энэ биеийг минь эзэн өгөхөөр хөөжрөх. Хоочир би мөнх тэнгэрийн өмнө амдгалав. Дартай би амдгалав. Алтан би амдгалав. Сач бэх. Хаан эзэн суурандаа заларнав. Тэмүүжин эзэн суурандаа заларнав. Муухаар Тэмүүжин чамайг занганд оруулснаас зайлахгүй. Тэмүүжин хаан ширээн залъя гэж Дариталд санал гаргасан шүү дээ. Тэмүүжин цааргалсан дүрээс гэж байсан уу? Тэмүүж өгн сажбхийг Хотуул хааны хойч гэдгийг сануулж байсан л да. Гэтэл Хучир босч ирээд Тэмүүжин хаан ширээнд өргөмжлөе гэж өөрөө альсан юм. Хучир гэдэг чинь бас л Тэмүүжингийн 2 дугаар авгын ууган хүйцтэй. Энэ бол тэдний тавьсан занг байхаас зайлахгүй. Манай зүрхтүүдээр тоглоно гинэ. Сача бихэд оногдох учиртай хаан ширээг өөдгөө аргаар булаана гинэ. Ээж минь. Бид тэгэхээр одоо бас л Тэмүүжин орхин нүүх хэрэг үү? Болохгүй. Монголын Хяад аймгаас холдвол хин чамайг хаана болгох хэрэг үү? Тэгвэл сайн дураараа Тэмүүжингийн аяыг хараад явж байх хэрэг үү? Яарах хэрэггүй. Харсан ам болгон руугаа харваад байдгүй үсттэй. Зугуухан бүсэлж ойртож очих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд ганц сум тавиад алчих болохоро дайрдаг. Цөмөрөө хүлээж л байх хэрэгтэй. Тэмүүжин бидэнд тийм боломжийг олгох болно. Юу гинэ? Тэмүүжин өөрийгөө хаан ширээн дөргөмжилсэн хэрэг үү? Жамуух толгойлогч энэ бол гарцаагүй үнэн үг шүү. Аха. Тэр овг аймгийн хаяа гэдэж 8 шарга өрнөөс өөр хөрөнгөгүй байхад Монголын овг аймгийг захирах эрх ганц манай Жадран аймагт байсан шүү дээ. Та дөрвөн түмэн их зэргийг захиран 3 мэрэгдийг дарж түүний бүртүүжийг буцаан авч өгсөн байхаа. Та түүний бутарсан улсыг нь буцаан хурааж өгсөн өдсөдийг нь ургууснаас өөрцгүй хэрэг болч. Тэр түрүүчийн удаа салхаас хийлгүй холдон нүгээд энэ удаа харин хэл уулж үгүй арга хударгаар хаанд өөрийгөө өргөмжилдэг байна шүү. Тэр бидний хүнг тоохгүй байгааг хэрэг энэ шүү дээ. Ёстой тусыг усаар гэдэг чинь эндэ. Жамуух толгойлогч. Тэмүүжин хаан ширээн суусан тухай дуулгах хэлж Хэрэдийн Тойрол хааны өргөнөөс манай Жадран аймгийг чиглэн ирж байна. Тойрол хаан юу гэсэн байна? Тойрол хаан түүнийг хүлээн зөвшөөрч дэмжиж туслахын амласан байна. Мухар хөгшин зөн хийгдэ. Хөгшин үнэгч байж мэднэ. Жамуух толгойлогч. Тойрол хаан угаас манай Монгол аймгийн хүн биш. Түүнд хэн Монголын хаан байх нь хамаагүй хэрэг. Тэгээс тэр Исүхэгийн анд байсан хүн. Жамуух толгойлогч та Тэмүүжингийн толгой гэргүүлээд хүлээн зөвшөөрч хөл яасан юм бэ? Тэргуудаа чи байтлаа Жамуух толгойлогчийн гараар могоо бариулж өрдөн санаархаа чадваргүй Тэмүүжинг алах гэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээд байна уу? Чи Исүхэгийн талын хүн байна. Наадах чи юу гэсэн үг вэ? Чи бид хоёрыг цугтаа Тэмүүжин хайж нүүсэн биз дээ. Харин чамайг өөрийн овгоо аваад өөр тийш нүүх чинь би хамгийн түрүүнд Жадран овгийг бараадан ирсэн хүн шүү. Жамуух толгойлогч наадахынхаа яс хаяхыг бүү сонсогдсон. Хэрэг хизээ сайхан гуаглаж байлаа та. Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй болохоос биш дайн самуу хэрэггүй. Стегвэс хүчтэнхээс эргээд байгаа татар иргэн мэрэгдийн үлдэгдэл болон 3 жил тутам бидний голомтыг самардаг алтан улсын цэргүүд хамсан биднийг өвөр зураа галалцж байх зур монголчууд биднийг хүүс тэмтрэх болно. Би тийм аргалдцгаа. Би өөрийн сайн анд Тэмүүжин хааны элчтэй уулзмаар байна. Сэрэг жагсаан түүнийг өгтөхөд байл. Миний үг ойлгомжгүй байна уу? Мэдлээ.
Морилготон. Хяад болон олон овг аймгийн тэргүүнүүд хамтран хуралдаа хийж Тэмүүжин Хяад аймгийн хаан ширээн залсныг тусгайлан Жадран аймагт мэдгэтгэхэр ирлээ. Жамуух ах та дуртай хүлээн зөвшөөрч холбоотны ёсоор дэмжиж байна гэдэгт итгэж байна. Би амдын тухайд хэлэх үг алгаа. Харин би та гурваар хэдин үгийг алтан гучир дарита нарт уламжлуулмаар байна. Тэд нар Тэмүүжингийн ах トゥ амраг садангууд байж яахлаараа хуцуухан шиг амд бидний ариун нөхрөлийн хооронд яс хайдаг үлээ. Би л тийм хэргийн тухай дуулаагүй юм байна шүү. Тийм хэрэг болсон. Тэмүүжин амд бид хоёр хамтдаа нутаглан хараахан салаагүй байхад тэд яахлаараа амдыг минь хаан ширээнд өргөмжилж болдоггүй үлээ. Харин одоо хаанд өргөмжилдгийн цаад санаа нь юу ирсэн бол? Байд зөвхөн тэдэнд өөрийн чинь зэмлэлийг дамжуулах хэрэг үү? Үгүй ээ. Би тэднийг өөрсдийн хэлсэн үгэндээ эзэн болж Тэмүүжин амдын суурийг ганхаахгүй яваасаа гэж хүсэж байна. Өргөсөн тангарагасаа няцахын хэрэггүй байлгүй. Дээл захтай байдгийн адилаар аймаг улсад хаан эзэн хэрэгтэй. Тэд сүйдэлд дээлийн захаа бүү хуу татан хаяг гэсэн үгийг дамжуул. Тэр тал дээр санаа амар байж болно. Ахын дүүс бидний дээр тань шиг сайн амдын өмг төшиг байгаа болохоор ямар ч хүн бидний дээлийн захыг хүү татаж чадахгүй. Тийм болч яах вэ? Тэмүүжин амдын элч нарыг манай Жадран аймгийн амт дайрыг сарагтаар дайлагтун. Сууцгаа. За илүү. Миний амд Хяад аймгийн хаан ширээнд суусныг тэмдэглэж энэ хул айргийг тогтооцгоё. Зүйтэй. Манай Монгол аймагуд ингэж нэг цорын ганц хаантай болох үе ирдэг байж. Түүнээс хойш манай монголчууд түүний зарилгийг дагах болжтэй. Манай Жадран аймагч ялгаагүй. Түүнийг Тэмүүжингийн 3 элчээс л асуудаг байх та. Жамуух толгойлогч. Ийм сайхан найранд нэг золбон гөлгийг юунд оруулна вэ? Хэн тэрв? Хэн байдгийм бэ? Дөнгөж сая хэн хуцлаа? Чи яа гинэ? Агцхан бодвол чи намайг авгахан гэж дуудах учиртай. Жамуух толгойлогч. Бидэнтэй ингэж их захгүй харьцах ямар ихтэй хүн бэ? Би таргуудаа байна. Чи Есүхэ Баатар амьд сэрүүндээ хулжин залхаа хэмээх хочилдог байсан амиа хичээсэн өчүүхэн шунхаа ирэх байх шүү дээ. Чи ийм бардам төрхтөн хүн байсан байх нэ? Их хамарцсан амьтад. Чи манай голомтыг хийсгээ шахаж байсан гатлаа ах захаа ярина гинэ? Дууга татараа. Чи манай анх жамуух хэнд байгаа гэдэг мартаагүй. Дуу хуур үүсгэсний амд нөхөр. Харин бүдүүлгүүгээрээ гаргасан нь хинч байлаа гэсэн би амд нөхрөө гэж тооцохгүй шүү. Алив. За, сархтан барьцгаа. Зүйтэй, өмнөхөө барьцгаа. Энэ хоёр ахын хэлдэг зүйтэй. Бид шинэ хааныхын дотны анд жамуухын нэрээд байгаа шүү дээ. Жамуух толгойлогч биднийг ийм халуун сэтгэлээр дайж явахад бид яахан түүнийг гомдож болох вэ? Алив, айрыг авууцгаа. Тогтооч. Энэ ч мөн сайхан айрыг байна шүү. Жамуух толгойлогч уугаагүй шахан байж согчсон байгааг хар л да. Тэр нэг ямар амд гэх юм бэ? Тэр биднийг алхаар улаар нь хөөцөлдөж байсан таргуудыг ивэлдэ авчихсан биз дээ. Тэр юу гэсэн үг вэ? Миний санахад бид түүнтэй хизээ нэгэн цаг тулалдаж таарах нь. Байлдвал байлдъя. Амаатад бид л авигч. Дүүнэр минь. Та нараа хаан эзний төрсөн дүүнэр болохоор альва хэргийг улдаа бодож байвал таарна. Хэдийгээр бид нараа түмэн зэрэгтэй боловч мэрэгд бүр нь устааг байгаа. Тогтоо хүүгийн хамт бутарсан иргэнэ буцаан цуглуулж агт мордоо арчлан тижээж хариугаа авах тата цагийг хүлээж байна. Татарын ард Алтан улсын өмг төшиг байгаа болохоор уламж хүчтэй дайсан гэсэн үг. Бидний яс маханд ортол өшөө хонзон төрүүлэгч тайчууд жамуухыг хөөргдөн бидэнтэй дайтуулахыг хүсэж байна. Тийм болохоор жамуух хэдийгээр сайн анд биш боловч одоохондоо өшөө хорсол зангидаад хэрэггүй мэт санагдах юм. Тэмүүжин чи юу гэж бодож байна? Яадагч байсан жамуух биднийг хамгийн хүнд бэрх үед дэмжиж тусалж байсан. Энэ ачийг бид нар мартах учиргүй. Тэр намайг эцэг өвгийн их хэргийг сэргийн бадрахад холбоот нөхөр минь байгаасаа гэж би хүсэх байна.
Тэр сумаа бид дайсагнах нь олигтой юмд хүрэхгүй. Муугар бодоход бид алстаа хизээ нэгэн цагта дайддаг байлаа гэхэд тэр эхлээд над руу халтсан байгаасаа гэж би бодож байна. Хасраа. Чи юу гэж бодож байна? Би ч гэсэн ахтайгаа нэгэн ижил бодолтой байна. Тийм ч учраас жамуухын өргөөнд түнтэй нэг муудалцаагүй л дээ. Ээжээ, та харин ямар бодолтой байна? Тэмүүжин минь. Чи одоо хаан хүн болохоор альва хэргийг өөрөө шийдэж байх тун. Мэдлээ ээжээ. Та бүхэн аан гэж байна. Жадран аймаг Хэрэдтэй нэгэн адил бидний холбоотон амт хэвээр байх болно. Тийм болохоор альва үл ойлголцол үүсгээс сэргийлэн аль болохоор ив нарийг эрхэмлэж байвас зохино. Бид тулгууруулсаа дөнгөж байгуулж байгаа болохоор дайн самнаас зайлсхийх хэрэгтэй. Одоо адуу малаа таргалуулж алт мөнгийг хурааж хүчээ зузаалгах хэрэгтэй. Хааны зарилгыг ёсоор болгоё. Тэмүүжин Хяд аймгийн хаан болсноор нэгэн үеийн Тэнгэрлэг өвгөн тал нутгийн баатараар болох шин түүхэн хуцсыг нээсэн. Нөгөө талаар нарийн төвөгтэй зөрчлийг үүсгэсэн билээ. Харин дайсан хамтын хүчээ нэгтгэж эхэлснээс гадна дотоод бож уран тэрслэх явдал гарсаар байлаа. Чи хар да. Тэр ямар хүмүүс вэ? Жадран өвгөн хүмүүс л байх шиг байна. Тийм бэ. Тэгвэл эднээс хурдан голдцгоё. Тэр хиний морд вэ? Асуухан хэрэггүй дээ. Бид нь хүртэлгүй. Тэмүүжингийн мордл байна шүү дээ. Зүйтэй дээ. Холхон байсан дээр цаадаг чинь одоо Хяд аймгийн их хаан болсон. Юу гинэ? Хоньны нуруунд эмээл тогхоход тоо хүн байдаг билүү? Тэр ч ондоо хэрэг шүү. Өрдөн түүнд тийм их олон морд байдаг байсан юм. Гэтэл тэр зүрхэн овгийнхан гэж адууны хулгайчдыг өөртөө нэгтгэснээс хойш адуу мал нь өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа юм да. Явцгаая. Очиж үзье. Болдоо танаах жамуу хүртэл тэднээс жирэхэд байдаг болсон байлээ шүү дээ. Зогсож бай. Юу хүмүүс хайдаг үлээ? Тэмүүжингийн хүмүүс байлгүй дээ. Амнасаа үүдсэн юм байлгүй. Зогсож бай. Дайчир толгойлогч уу да. Чи харин юун хөмб? Би Тэмүүжин хааны томилсон олонний ахлагч Зэлэн байна. Би таны ахын алтан затарт шамтаа тааралдаж байсан шүү дээ. Дайчир толгойлогчтай энэ дөрч манай Хяд аймгийн адуу сүргийг тун одов. Өршөөгөөрэй. Би дөнгөж сая л танаа Хядын адуу сүрэг мөн болохыг танилаа л да. Тийм гэж юу? Таны наад ёсгүй тоглоомч нь арай ахтаж байгаа хэрэг биш гэж юу? Би харин ч үргэлжлүүлэн тогломоор байна шүү. Алив. Энэ Тэмүүжингийн томилсон ахлагчийн толгойг аваад ир. Юу гэж цор хийгээд байгааг нь үзье л дээ. Дайчир, танаах манай Тэмүүжин хаантай 3 удаа амдын тангараг өргөсөн улс. Би энэ хэдэн адуунаас бол тэдний амдын холбоог таслахыг хүсэхгүй байна. Чи наад хэдэн адуугаа надад өгөөд хар толгоогоор мах цулгаж байсан дээр байлгүй. Эстэгвэл өөс ногоо дэрлэн өгөрч хуухаач мэдх юм шиг. Чиний хар толгойд өвс ногоо дэрлэн өгөрөх бах та. Дайчир, чи яасан хангал эмнэг шиг хад урсан завтай хүн бэ? Дайчир, манай Тэмүүжин хаан танаа Жадран аймгийнхантай тулгууруул эхлээд 3 довтлогоог нь хамгаалаад өнгөрөөгөр гэж загсан юм. Би хоёрыг нь өнгөрөөлөө. Одоогийн довтлогоогоор чи хар толгоноос сална да. Боллоо биз дээ. Дайчир чи манай агт мордыг эргүүлэн өгөөд гэртээ харж сэлмээс сургуулж байсан дээр байх. Хурдан зүхтаарай. Зүхтаарай.
Жамх толгойлагч. Энэ бол манай тайчуудын баатрын Ная баг. Тэр ганцаараа 3 үхэр хөлдөг хасаг тэргийг чирдэг юм та. Тийм би. Надад харуулад гаач. Ная. Ихлээрэ. Энэ чинь юу хүн блэ? Түүнийг жирэх удаа гэдэг юм. Эрхий мэрэгэн харваач хүнтэй. Эрхий мэрэгэн харваачиж талнуудахаар дүүрэн байгаа үстэй. Гэхдээ энэ хүн өвөрмөц чадaltaй хэрэг үү? Та одоо мэдэх болно. Хүн байна уу? Наадайг нь толгой дээрээ тавиад яваад оч. Байзаарай. Эрхий мэрэгэн та энэ аягийг харуулах гэсэн хэрэг үү? Тийм ээ. Таргуудаа хаа. Таны гарын дор ийм эрдэм төгс баатрээс байдаг. Тэгэхэд талнуудыг эзэж Монгол улсыг бадруулах яасан юм? Жамх толгойлагч би 100-гийн талыг насалсан. Харин та бол нас залуу баатар. Тийм болохоор миний хүсэл бол танд тусалж Монголыг нэгтгэх явдал шүү дээ. Жамх толгойлагч. Жамх толгойлагч. Юу болов? Дайчир толгойлагч алгачглаа. Юу гэнэ? Дүүмэн. Дүүмэн. Юу болох нь вэ? Бид нар хээр агта хариулж битэл Тэмүүжигийн өрлөг зэлэм хурч ирээд мордыг манд булан манай дөрвөн адуучиг дайчир толгойлагчийн хамт алчглаа. Дүүмэн. Дайчир. Жамх толгойлагч. Энэ өшөөг авахгүй бол хүн гэж хүзүүсээр холбож яваад яам та. Би Тэмүүжингийн хамаг дайснуудтай холбоо тогтоон түүний голомтыг хийсгэх болно. Хийсгэх болно. Ухаас. Тэмүүжин. Чи энийг дэхээр тэр цагаадаг салгаач. Хичнээх улаарч байгааг харахгүй юм гэж. Чи чаашиг хүн хазан гинэ? Хаан аваа энийг хараач дээ. Цагаатай минь. Хүний тусанд дулдуудна гэдэг өөдгүй эрийн ажил. Тэр тусмаа хов хэлэх бүрчим ухаа. Өөрийн хүчиндээ найдан амьдрал сурвал жинхэнэ Монгол ирхэн боллоо гэсэн үг шүү дээ. Явж үзтээ. Алло. Тэмүүжин хаан болохоо байжээ. Юу болов? Зэлмийг зүрхэн овгийнхан бариад авч. Чи Жамуухын дүү дайчдыг алсан юм уу? Тийм гэж юу? Сая надад алуулдаг хүн Жамуухын дүү байсан хэрэг үү? Би нэг муу ёсгүй морины хулгайчийг алчглаа л гэж бодсон шүү дээ.
Чи ямар том гай тариад байгаагаа мэдж байна уу? Мэдэхгүй. Харин би өөрсдийн адуун сүргүй хэн дуртайныг нь туулгаад явуулж болохгүй. Манай Монгол аймгийнхан хэн дуртай хүний гарын шүүс болж болохгүй гэдгийг мэдж байна. Чи жамуухын дүүг алсан болохоор Жадран аймаг манайхан хоёрын хооронд дайн өдөөж байна гэсэн үг. Тэгвэл өөр чинь санаагаар бол манайхан Жадран аймгийнханд акт мордын зүгээр л өгч амт нөхдөд зоргоор нь алуул суувал таарах хэрэг болж байна уу тэгээд аа? Чи миний үнэн санааг мэдмээр байна уу? Би мэдхийг үнэхээр их хүсэж байна. Би хэргийн эзэн Хингэргийн тохир болсон чамайг жамуухад тушааж яахан шийдэхийг өөрөө мэдэг гэмээр байна. Чиш яг Жадран овгийн хүн шиг ярьж байх шивд. Тэгсэн цагт л сая энэ дайнаас зайлсхийж болох юм. Толгойлогч үнэн хэрхийг Тэмүүжийн хаан шийдсэн дээр баг. Яалаг нэ? Би ганц дарах хийдэг боолыг хэрхэн шийдэхийг шийдэх хэрэггүй гэж юу? Аюу үнийг хүлээж. Тэгж яахан болох вэ? Би гараа хөл үлчгээд та нарын зоргоор алуулж байх хэрэггүй аа? Тэмүүжин ирлээ. Ухаас. Тэгвэл би Тэмүүжигээр чамайг алуулаад өгье л дөө. Тэмүүжин. Танаа энэ олонний ахлагч маш том гай тарьсан байна да. Би бүгдийг мэдсэн. Одоо тэрнийг жамуухан гарт өгсөн цагт л дайн самуунаас зайлсхийж чадна. Би зэлмэг жамуухад өгшгөл тэр бидэнд халдан довтлохоо байна гэж юу? Үгүй ич байж мэднэ. Гэхдээ энэ муу золиг жамуухын дүүг алчихсан байж тээ. Түүнийг өглөөч гэсэн бид нар халдан дайрах бодлогыг үгүй болгож чадахгүй ч биш мэд. Тийм болохоор бид юу болог зэлмэгээ түүнд зүгээр өгөх болж байна. Тийм ээ. Би ч гэсэн бас тэгж бодож байна. Чамаатат. Би та нар төвчээртэй. Төвчээрээ гэж хичнээн олон удаа сануулсан. Чи юу хийсэн бай? Ханта. Та намайг аймаг уустаа гай тарилаа гэж байгаа бол алсан ч хомдлохгүй. Харин би адуун сүрэг албад иргэдэхин төлөө явсан юм шүү. Чи хурдан эндээс холт. Тэмүүжин. Чи өөрийн гарын доорх хүнийг өмөрж байгаа хэрэг үү? Би намайг дагалдсан. Намайг Монголын иргэдийг хамгаалах бол. Чи биднийг үндэс угсаага мөхөх том дайны хөл рүү татан оруулах гэв юу? Магадгүй. Гэхдээ би дайныг хүсээгүй юм шүү. Миний төрсэн цагаас эхлэн тал нутагт дайн самууны хөл тасарч байгаагүй. Тийм болохоор би дайнаас зайлсхийж байна. Хэрвээ үнэхээр зайлсхийх аргагүй бол бас ч дайнаас ухраад байхгүй шүү. Явцгаая. Тэр өргөсөн тангараа мартсан болол та. Буйнараа болог. Явцгаая. Удаах бүрэг хан та нараа мэдж байгаа. Тэмүүжин бол талд бэлчих сүрэг хонин занал хийх өлөн хөх чономон. Хэрвээ түүний эртхэн дарж авахгүй бол бидэнд их гай тарих нь гарцаагүй. Хэрвээ стим бөгөөс манай 8 аймгийнхан ирэхгүй байсан. Жамх толгойлж та хэрхэн тулдгийг хэлж өг. Бүрэг хан та гүц шудан хүн ажээ. Энэ удаагийн тулдаанд бид 13 замаар 3 түмэн хүнийг авч оруулсан. Бид хүн хүчний хувьд давуу тултаад бол ялах магадлал ихтэй. Харин эхлээд энэ бүхнийг тас нууцалж Тэмүүжин гиндүүлэн дайрах хэрэгтэй. Энэ бол Тэмүүжний нутаглан байгаа Далан бужис гэдэг газрын зураг нь байгаа юм. Манай 13 замын цэрэг түүнийг тал бүрээс нь бүслэж уулын хавцалд шахан оруулаад хашаата хонь мэд болгон зоргоор алж болох юм. Тэр цагт бид хяадуудаас ганц ч хүн үлдээхгүй арилган устгах болно. Энэ тулалдаанд тайчууд эхний жигүүр. Манай Жадран овог 2 дугаар жигүүр. 8 аймаг 3 дугаар жигүүр болог. 1191 оны хавар 13 жигүүрийн тулалдаан. 1191 оны хавар жамуух 13 замын цэргийг удирдан Даланбажус нутаглан бүхий Тэмүүжин дүү халдан довтлоо. Энэ бол түүхэнд 13 жигүүрийн байлдан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн томоохон тулаан юм. Аха. Мэнлиг эцгийн 4-р хүүг хөгчүү бидэнд чухал мэдээг хүргэн иржээ. Хаанта. Хөгчүү. Чи яагаад нааш ярьдаг вэ? Жамуухын 3 түмэн цэрэг 13 жигүүр болон хуваагдаад танаа хүрээрүү Сэмэрхэн довтлон ирж явна. Чи яахаараа 7 тохой гүн намгийн гатлан бидэн дээр ирдэг вүлээ. Би 5 настай байхдаа нутгийн бөөд шав орж тэнгэр сахиустай хил нэвтрэлцэх их шидийг олсны дээр өөрийн эцэг мэнлэг болон авга зүчтэй нарын хүрээгээр дайран гарч ирсэн тул ямар ч саад хаалттай тулгараагүй.
Өөр чинь болон эцэг чинь баярлалаа. Хаантаа. Аав маань Исүха баатрын гэрээсийг хүндлэн энэ бүхнийг хэлүүлсэн хэрэгэлдэ. Танаа болон зүчтэй авгаа чинь хүм морд хаан нутгалж байгаа билээ. Манай болон зүчтэй авгын жигүүр онон мөрний эрэхт хүрээлэн буусан байгаа. Боорч. Чи хөгчүүд өвгөө хүрээнээс үдэн гаргаж өг. Явцгаая. Хаан яадаг вүлээ? Энэ жамуух 6 жилийн турш биднийг амар заяа үзүүлсэнгүй. Харин энэ удаа 13 одгийн цэргийг зохион байгуулад бид нар рүү халдан дайрдаг байшгүй. Дайцгаая. Манай Хяад аймаг талын хүрэн бүргэд болохоос тарга зуран биш гэдгээ тэдэнд харуулъя. Зүг дайцгаая. Тэм үжин. Ядран овгийнхан дайлаар хийж байна. Яагав чиний нөгөө додны янд жамуух чинь? Чимээ дордгүй дорд болыг өмөрөөд байсан билүү? Одоо өмгөөлөн хамгаалах сайхан боломж тохиолоо. Тэднийг өмгөөлөн хамгаалал та. Харин чи ихлэд хар толгоогоо хайрлж явсан дээр баг шүү. Ойлгооч чи. Би хамгаалах болно. Их үгээр дайсныга дардаг бол ил тэмээс зүүж явах хэрэг юу байсан юм? Тэмүүжин хаanta энэ удаа дайтаж болохгүй. Яагаад тэр? Жаадрын тайчуд 8 нар болоо угаас хүчрэхийг дайснууд. Гэтэл манай эндхийн ихэс ноёд бүгдээрээ өөр бодол санаа өвөрлөж байцгаана. Тийм болохоор энэ удаагийн тулдаанд ялах найдлах мөхс байна. Хаан Би өөртөө жамуух миний хувьд ачтан хүн гэж хэлж байсан байхаа. Тийм болохоор би түүнтэй тулдахыг хүсдэггүй байсан юм. Харин энэ удаа бол тулдахаас өөр аргагүй болч. Яагаад гэвэл бид дайдахгүй зайлсхийвэл Мэнлэг ах зүчтэй нарын жигүүрийг тэдэнд илчлээд өгчих болно. Тийм болохоор ухрахын тулд дайдаж байгаа. Зэлмэ хүмүүсийн цуглуул. Дайраад. Ухраад. Дайсныг тогтоогоорой. Одсон цэргүүдээ гаргаж дайсан жигүүрийн цохилдог. Отуулууд 8-ны цэргүүдийг саатуулчихлаа. Ухраад. Тэмүүжиг битгий алдчихаарай.
Мэдлэгийг тогтоо гэж хэлээрэй. Тэмүүжин дайраад ирлээ. Хурдан зугтаарай.